За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Солонгосоос Монгол руу мотоциклд аялсан түүхээс уулзъя. Битүүрийн хувьд Солонгос улсаас Монгол улс руу мотоциклд аялсан анхны монголчууд учраас цаашдаа аяллыг гэж байгаа хүмүүст маань хэрэгтэй мэдээлэл болох болов гэж бодоод энэ хүү бичлэгийг оруулж байна. За миний мотоциклүүд BMW GS 1200 адин төр загварын мотоцикл. Нөгөө мотоцикл маань Honda Aprica TV-ийн CRF 1000 адин төр загварын мотоцикл байгаа. За хоёр мотоциклийн маань хувьд гэх юм бол аялалд бол үнэхээр сайхан тав тухтай байсан. За тэгээд шороо асфальтан дээр хоёр мотоциклийнхоо харьцуулалт өөрсдөндөө мэдэрсэн зүйлсээ бас та бүхэнд аялал дондоо хуваалцъя. Анхны аялал байсан учраас маш олон зүйлсийг бэлдэх шаардлагатай болсон. Авч явах зүйлсүүд маань багтахгүйсэн учраас нэмэлтээр цүнх богцнуудыг бас захиалж авсан. За цүнхнүүдийн хувьд гэх юм бол одоо ойр зүрийн дугуй хийлэгч, дугуй нөхөөс тэгэл бороонд норж болох зүйлсүүдийг бол энэ даавн цүнхэнд ээж өгсөн. За банкн дээр байгаа цүнхний хувьд гэх юм бол ундаа ус, бичүүгээр тутас гэл ойр зүрийн зүйлсүүд ээжгэд бол их амар юм байлээ. Хоол зам дайлах болохоор сервис үйлчлэгээ бүх зүйлээ маш сайн хийгээд гарсан. Бүх дугуйнуудаа шинээр солиод, нахлаадуудаа шинээр солиод, тосоод шинээр солиод энэ бүхэл зүйлийг шинээр сольсон дөө. За тэгээ бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд манайхаа Оросоор явах гэж байгаа бол заавал 3 сарын өмнө мэдээлэл хийсэн байх хэрэгтэй мөлий хариад өрөг дээр энэ дайнтай улсаар явах гэж байгаа учраас заавал мэдээлэл хийсэн байх хэрэгтэй гэд битэрийн хувьд тэр мэдээллийг хийгээгүй байсан болохоор мотоциклууд хасалт хийгээд Оросын нутаг дэвсгэр дээгүүр номергүй мотоциклтай транзит хийж явсан. Аялалд бол мэдээж хамгийн чухал зүйл камер. Тэгээд Insta 360 X3 яг аялалдаа гарах гэсч надад бас хувц байдаг юм лээ адин төр хувц. Эсвэл байк жакет, арьсан жакет ч юм уу, эсвэл байк каск, кросс хувцнууд байгаад яг адин төрд тохирсон хувц байхгүйсэн учраас Сеулд эдгээр дэлгүүрээс ч хувцас авсан. За бүүтний хувьд гэх юм бол Формогийн энэ бүүт бол үнэхээр тасархай билээ. 3 өдөр усан бороонд явхад бол огт ус нэвтрээгүй, дээрээс нь чигддаггүй, хөлд маш тав тухтай билээ. Хол замд бол зүгээр юм лээ. Та нар бүүт авах гэж байгаа бол энэ бүүт бас их зүгээр юм билээ шүү. 630 мочоор авч ясан санагдаж байна. За тэгээд дээгүүрээ Tiny-ийн корсетик материалтай өмд жакет авсан. За үүний хувьд гэх юм бол өмд нь 930 мөн дээгтэл нас нэг сая 200 мянга байсан баг. Цомны хувьд энэ полигийн цог бас үнэхээр тасархай мэлээ бас. За усан онгоцондоо суух кавандогийн түнхээ бомтон дээр ирсэн байна. Битэрийн хувьд мотоциклуудаа хасалт хийсэн байсан учраас заавал хойд толгоор нь авч явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй битэр анх мэдхгүй урд толгон дээр зогсоод байсан. За тэгээд манайхан мотоциклч вэ, машинтайч вэ ингээд юу усан онгоцонд суух гэж байгаа бол заавал нэг 25 кг ачаа орчихдог. Даавн уут эсвэл юм цүнхтэй ормоор юм билээ. Битэр цүнх байхгүй юунаас энэ гадаа барилгын материалаас нь очиж юм даавн уут авч ачаа бараагаа хийсэн. За тэгээд түнхээ бомтын хувьд гэх юм бол Японоос ирж байгаа автомашинууд транзит хийдэг. Тэгээд 7 хоногт нэг удаа Владивосток руу хөдөлт юм билээ. 7 хоногийн 3 өдөр болгоо явд юм билээ. За усан онгоцондоо өрөөндөө ороод ирсэн байна. За манай өрөө бол 8 өдрийн унтлахын өрөө. Өний хувьд гэх юм бол 490 мянган вонны үнэтэй. Орос руу нислэг байхгүй учраас 7 хоногт ганцхан энэ усан онгоц явж байгаа болохоор үнэ нэмсэн байна гэдэг жисэн. Хуучин бол нэг талтаа нэг 250 мянган воноор явдаг байсан юм лээ. 4 өдрийн унтлахын өрөө нь бол за доороо нэг давхртаа бол нийтийн унтлахын өрөөтэй. Тэр нь болохоор нэг 440 мянган вон хавцаа байсан. Битэрийн одоо яг явж байгаа газар бол усан онгоцны 3 давхар хэсэгт явж байна. Доороо 2 давхртаа болохоор бүфет тоолны газартай, duty free-тэй тэгээд гадагшаа гаргамтлаа бар караокетэй мэлээ. Ер нь манайхан энэ усан онгоцон суух юм бол өрөөгөө 3 давхар тийш 1 давхарт авмаар юм билээ. Тэгэхгүй бол усан онгоцны яг яндан энэ 3 давхарт байгаа учраас юу яах юм бэлээ. Усан онгоц удаан явж байгаа учраас хар утаан ингээд дээрээ тунаад яг энэ 3 давхарт амар үнэртдэг юм билээ. Тэгээд дотор мохоор гэж ядчих хат бол энэ усан онгоцны яндангийн нагаар бол бүр үнэн хэцүү. Тэгээ манайхаа усан онгоцон суухаас өмнө заавал хоол идчихээ суумаар юм билээ шүү. Битэр усан онгоц хөдлөл нэг 30-40 минут болоод яг хоолнд орох цаг болт юм лээ. Яг тэр үед өглөө эрт нэг
Өөрөөр шахуу энэ чоноос гараад хөдөлсөн болохоор хоолунд идэж амжаагүй байсан. Тэгээд өссөн байсан учраас сайхан хоол идээгээд яг доошо бууд хоолоо идэх гэсэн чи завны энэ савлгаанд бол хоол өстой орохгүй мэл шүү маань айлуулах хоолунд идчихэд тусаа онгоцондоо суумар юм блэ. Нэмэлтээр тэгэхэд гидсний юм энэ төр бол аммаар юм блэ. Тэгэхгүй бол яг шууд ингээд явна хийвэл өстэй чанга юм блэ шүү. За тэгээ би тэр завиндаа суучаал найсаа шавлахвал бас сонирхолтой байсан л да. Ийм аялал өмнө хийж үзээгүй байсан. Тэгээд 24 цагийн аяллаас учраас үнэхээр гоёсэн. Тэгтээ шөнийн цагт бол хүмүүс ёстой унтдаггүй юм билээ. Битэрийн гэсэн дотор мохоо өргөөл ингээл гадаа гараад шөнө 2 3 цагт ингээл гадаа бүх хүмүүс гадаа гараад ирсэн. Бөөлжөл тэгэл окнохол энэ шөнө бол хэцүү л юм билээ. Битэр бол тэгэл яаж хийж нэг юм хөвтөх унтаад өглөө болгосон. За ингээд одоо Владивосток руу төхөөдрөн гутал Оросын талбайгаа юм завин дээр мандуулдаг юм билээ. Тэг хамгийн гоё бол энэ цаана энэ яг усан зам бол өстой амар гоё харагддаг юм лээ. Нүдэрээ харахад бол онгоцоо онгоцондоо суухдаа нэр манайхан заавал нэг таавчиг бас аваа суучмаар юм билээ шүү. Битэр бүр тохгүй өргөөс үлдээ нэг юм сонин таавчиг худалдаж авч байсан шүү. Манайхан таавчиг мавчиг бол аваад явчмаар юм билээ шүү. Усан онгоцонд бол. За 24 цаг яваад Владивосток дээр ирсэн байна. За утсан дээр байгаа бичлэгнүүд айлуулах богино хэмжээгээр оруулах гэдэг үзлээ гэхдээ л ортуулаад байна. За дараагийнхаа партиг 2 3 4 5 6 7 8 9 гээд болцъё да. Монгол хүртэл зөндөө бичлэг байгаа шүү. За манай Оросууд тусгад ирсэн байна.